Сайн. За өнөөдрийн төр цэцүүгүүдээр 31-ээс 40 дэх төр цэцүүгийг тайлбарлаж өгье. За тэгээд энэ дотор гарч байгаа шинэ үгүүдийн сайн бичиж аваарай. За төр цэцүүг хэл зүг мэдчих юм бол ер нь бол тухайн хэлийг маш сайн сурж ийн гэсэн үг шүү. Яриандаа ашиглаарай, зохиомжлогдөө ашиглаарай. За эхнийх нь тэгл муа тэсан. Тэгл гэдэг нь болохоор тоос, хомхийн тоос, маш жижигхэн шороо гэсэн утгаар авч болно. За муа гэвэл мууда буюу цуглуулах гэсэн үг. Тэгэхээр муа гэж бичгээрээ цуглуулж, тэсан гэвэл асар том уул. Маш жижигхэн шороог ингээ овоолол ах юм бол асар том уул болж болно. Монголоор бол туслыг хураавал далай. Одоо энийг ингээд зоосон дээр хэлж бас болдог тий. Зоосыг ингээд цуглуулсаар аваад ингээд 1 сая вон болох ч юм уу тий. Тэгэх юм бол тэгл муа тэсанида гэж бичиж болно гэсэн үг. За дараах нь 바늘 도둑이 수 도둑이 된다. 바늘 гэхээр юм ойдог зүг хэлж байгаа. За 도둑 хулгайч, су гэхээр су үхэр тийм ээ. Үхрийн хулгайч болно. Тэгэхээр юу гэж байгаа гэхээр зүүнний хулгайч нь үхрийн хулгайч болно гэсэн үг. Монголоор бол ер нь даварсаар цаашаа ингээд юу гэдэг лээ тийм ээ, давгийн орно гэдэг лээ тийм. Эсвэл хумсалсаар хулгайч болно л гэсэн үг. Багаар ингээл эсвэл ингэдэг шүү дээ, бас худлаа ярьсаар байгаа бүр худалч хүмэлждэг шүү дээ. Багаар ингээл хийж явсаар байгаа тэр зүйлээ бүр их хийдэг болчихыг хэлж байгаа байхгүй. Энэ юм ойдог зүг сайн зэжлээрээ хулгайч ингэж бичдэг шүү, бурууч вэ? Хулгайч нь үхрийн хулгайч болно, том хулгайч болчихно л гэсэн утгатай. Тал면 삼키고 쓰면 뱉는다. За талдаа чинь чихэрлэг гэсэн үг. Гэтэ энэ олон утгатай шүү заяа. Юун дээр Facebook дээр жишээ нь тэгл дараажусеё гэж хэлж ивэл юу яаж байгаа юм? Одоо комент үлдээгээрэй л гэж байгаа байхгүй. Тэгэхээр талдаа маань нэгдүгээр чихэрлэг, за тэгээд бас үлгөөх, үлдээх, бичиж оруулах гэсэн утгаар орж ирж байна. За самкида гэхээр залгих, чихэрлэг байвал залгаад, гашуун байвал нулимна гэж. За суда гэдэг чинь олон утгатай тийм ээ, хэрэглэх, өмсөх, зүүх, үрэх, гашуун. Тэгээд петта гэхээр нулимах. За тэгээд зэжилчээрээ чихэрлэг байвал залгаад, гашуун байвал нулимна. Ер нь бол өөртөө ашигтай байвал хэрэгжилчээд ашиггүй байвал хайчаад байх ч юм уу, тиймэрхүү утгаар. За эдгээр зүр цэцүүгүүдийг зохиомжлог дээр 54-ийн зохиомжлог дээр бичээрэй. За дараах нь 값이 산 것이 비지덕. За кап гэдэг чинь үн тийм ээ. Хямдхан байх нь шар будааны дог гэж байгаа. Тэгэхээр уул нь бол дог гэж ингээд цагаан будаагаар хийдэг шүү дээ тий. Тэгсэн чинь үнэн хямдхан нь шар будааны дог гэхээр тэр ямар ч амтгүй дог байна гэсэн үг байхгүй. Үнэн хямдхан байх тусмаа тэр чанаргүй байна л гэсэн үг. Эсвэл үн дагаад чанар нэг тиймэрхүү утгатай. За энэ хямдхан хэмжээ амархан өвдөрчин ч юм уу нэг тиймэрхүү утгаар хэрэгжилж болно. За дараах нь над 말은 새가 듣고 밥 말은 쥐가 듣는다. За над гэдэг чинь өдөр гэсэн үг тийм ээ. Өдрийн үг нь шуу сонсоод, шөнийн үг нь хулган сонсдог. 쥐 гэхээр хулган. Тэгэхээр ер нь бол хан хүртэл чихтэй хэлж байгаа үгээ болгоомжтой бай гэсэн утгатай. За дараагийнх нь 벼는 이길수록 고개를 숙인다. 벼 гэхээр будааны түрүүг хэлж байгаа юм. Тэгээ игда гэхээр болох, гүйцэх, боловсрох. За энэ дээр игэлсүрэг гэхээр болох тусмаа, будааны түрүү нь болох тусмаа. Одоо тэр нөгөө тарайн түрүү гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тарайн түрүү нь болох тусмаа күгэ гэхээр толгой. Тэгээ сүгида гэхээр гудайлах, толгоогоо бүхэлэх. Одоо чинь толгоогоо бүхэлэх гэж мэдлээ шүү дээ. Тэн дээр сүгида гэж хэрэглэнэ. Күгээрээ сүгида. Мори гэж хэлэхгүй шүү. Тарайн түрүүнд болох тусмаа толгоогоо гудайлгадаг буюу их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу гэдэг зүрхтэй тохирч ирнэ гэсэн үг. За дараах нь кераниро павичиги. Кераниро павичиги. Керан гэхээр өндөг тийм ээ. Өндгөөр пави гэвэл хад, чида гэхээр цохих. Өндгөөр хад хаглах гэдгээр авч болж байна. Пави гэдэг нь хад, чулуу, хадаар авч болно. Кави пави пу гэвэл нөгөө хайч чулуу даав гэдэг тоглоомнор гарч ирдэ шүү дээ тий. За пави гэдэг хадаар аваарай. Өндгөөр ингээд хизэж хадыг ингээд хагалж яаж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр хизэж бүтшгүй зүйл нар баруунаас гарна гэдэгтэй тохирч байгаа. За дараах нь 한 귀로 듣고 한 귀로 흘린다. За нэг энэ шууд утгаараа нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ урсгана. 흘린다 гэвэл урсгана гэсэн үг. 흐르다 гэдэг үгнээс үүсэж байгаа. 흐르다 бол урсах, 흘리다 гэх юм бол урсгах. Тэгэхээр урсгах хоёрыг бас ялгаж хэллээ шүү. За дараах нь 꼰 먹고 알 먹기.
За гун гэхээр гургуул гэдэг шуу бахан тий. Тэр гургуулын идчээд аль гэвэл өндөг. За тэр керан аль хоёрын ялгаа нь болохоор керан бол ингээд одоо хоолнд хийдэг юм өндөг шарж идэх ч юм уу өндөг чанж идэх тий. Тиймэрхүү юм нэр керан гэж ярих нь. Тэгвэл аль гэдэг чинь энэ шууны өндгийг хэлж байгаа. Шуу болох өндгийг хэлж байгаа гэсэн үг. Идэхийг хэлэхгүй. Шарж идэх үеийн тэр өндгийг хүнсэнд хэргэлдэг өндгийг хэлэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь арай натта гэвэл өндөглөх гэсэн үг гэдэг байхгүй. Тэгэхээр ингэж гургуулын идчихэд өндгийг бас идэх гээд яриад байгаа. Ер нь шуналтахыг хэлж байна. Нэг зүйлээс хоёр ашиг олохыг хэлнэ. Нэг сумаар хоёр туулаа. Ер нь бол тэгэл нэг шууг нь идчихэд дахиад өндгийг идэх гээд яриад байгаа гэсэн үг байхгүй. За асуул их нь каныг хүн аль маань хийж байгаа. За энэ дээр кан гэхээр юу илгийг хэлж байна тийм ээ. Хүн аль гэвэл вандууны үр. Аль гэдэг чинь уул нь шууны өндөг дээр хэлнэ гэсэн чинь бас ийм нэг жижигхэн ингээ бүр үр дээр хэлнэ. Илэг нь вандуу шиг жижигхэн болох. Ер нь бол монголоор л үнгэлцэх хагартлаа айхыг ингэж хэлдэг байна. За дараагийн 10 дүрс зүгээр уулзцгаая. Тэгээд энийг дуусангууд нь би хэл зүг бас хэлж өгнө. 수고하셨어요. 구독과 좋아요 많이 눌러주세요.